130 мянга гаруй хүн амтай Хөвсгөл аймагт 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үүнээс энэ жил 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус аймагт хийхээр төлөвлөсөн. Гэвч өнөөдөр Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын чанартай бодиттой хийгдсэн бүтээн байгуулалт гэхээр зүйл алга. Тухайлбал аймгийн төвийг дулаанаар хангах дулааны цахилгаан станц барих асуудал 2-3 жилийн турш ярьсан. Өмнөх засгийн газрын үед дулааны цахилгаан станц барих төсөв хөрөнгийг шийдэж хөрөнгө оруулалтыг нь хийсэн боловч тухайн үеийн салбарын сайдын оролцоотойгоор тендер бодлоонсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл Эрдэс баялаг эрчим хүчний сайдсан зоригт Хөвсгөл аймагт баригдах дулааны цахилгаан станц барих ажлыг найзынхан компанид өгснөөр энэ асуудал үүссэн. Удалгүй засгийн газар солигдсноор Хөвсгөл аймагт баригдах дулааны цахилгаан станцын зураг алдарсан. Манай аймагт бол дулааны станцын асуудал. Одоо өнөөдрийг бол ашиглалтанд ороогүй. Яригдах нь бол одоо тухайн үеийн сайд байсан зоригт л одоо найз нөхдөйхөө компанид өгсөн гэдэг. Одоо болтор ингээл ашиглалтанд орохгүй ингээл хүлээгдэл 2 жил хүндрэл учруулал байж байгаа. Яг тэгвэл энэ дулааны станцын ашиглалтанд орохгүй болохоор нөгөө дараагийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлууд өөр одоо хөрөнгө оруулалтын шинжилгээтэй ажлуудаа сөргөө нөлөөлж байна. Энэ жил жишээлбэл бид нэр 14 тэрбумаар бол шугам шүлжээний шинжилгээ ажлыг хийж дуусгах байсан. За гэтэл энэ ажил хийгээ явж байгаа. Гэтэл ямар асуудал тулгарсан гэхээр заавал тэрийг нөгөө туршилт тохируулахыг хэрэгтэй байдаг юм л. Хэрэг одоо энэ станц ашиглалтанд орохгүй бол туршилт тохируулалт нь хийгдэхгүйс болоод дахиад бас ухаж авах тэр нөгөө хийцэн шугам ийм асуудал бол гарна гэдэг зүйлийг ярьж байгаа л. Тэгэхээр ингээд дараагийнхаа ажилдаа чөдөр тушаа болох мөн ашиглалтанд орохгүй одоо олон жил болохоор бол үнийн өсөлтөнд өртөөд нөгөө үнийн зөрүү гэдэг юмд ороод бүр одоо ажилтан сунжих юм нөхцөл байдлууд бол нэлээд гарч байгаа юм. Энэ жил засгийн газар 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох томоохон зорилт дэвшүүлсэн. Эдгээр аймгийн нэг нь Хөвсгөл аймаг. Өнгөрсөн 4 дугаар сард ерөнхий сайд Алт ууг Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой холбох замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын ажилтай газар дээр нь танилцж 10 дугаар сард багтааж ашиглалтанд хүлээлгэж өгөхийг үүргэсэн компанийн зүгээс ч боломжтой гэсэн хариултыг ам бардам өгч байлаа. Харамсалтай нь ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар нүд хуурсан үзэгдэл төдийхөн болж Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил 10 сараар барахгүй энэ жилдээ амжихааргүй боллоо. Улаанбаатартай холбогдох замын ажил дээр ихэд одоо бас янз бүрийн компаниуд шалгаруулсан. Зарим нь ажлаа сайн хийдэг, зарим нь ажлаа огт хийж чаддаггүй гэдэг юм уу. Зарим улс төрийн одоо өнцгөөс сонгогдсон хуучин улсын хурал байсан улсуудын компани гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар сонгогдсон компаниуд нь бол ажлаа хийж чадахгүй. Нөгөө улсын хөрөнгө оруулалтын одоо үр ашгийг муутгах ийм нөхцөл байдлыг бол бүрдүүлээд Шинжлэлийн засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт эдийн засгийн хөгжлийнхөө бодлогод нийцсэн зорилттой, цэгцтэй, урт удаан хугацаагаар төлөвлөдөг байх нь зөв гэж үздэг. Улсын хэмжээнд жил дунджаар 1.6 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнийг 2000 оныхтой харьцуулахад 40 дахин их хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Харин Хөвсгөл аймаг энэ их хөрөнгө оруулалтаас чухам ямар хэмжээтэй хүрсэн анхаарал татж байгаа нь ямар ч байсан тус аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт хоёр засгийн газар дамж ядаж гарт баригдаж нүдэнд харагдах бодит бүтээн байгуулалт болж чадлагүй дүрлээ. Эргэн бүр